За сайн байцгаана уу. За бид нар подкаст бүрээрээ нэг сэдвийг хөндөж ярьдаг. За өнөөдрийн сэдв маань болохоор юу вэ гэхээр за архины давхар хамааралд өсөж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ тий. За тэр хүүхдүүдээ ер нь за аав найр гудаг бол ер нь ээж яаж хүүхдүүдээ тэр одоо солиорч бараг л солиорч галзуурмаар орчин байгаа шүү дээ тий. Тийм орчинд хүүхдүүдээ яаж өсгөх юм бэ? Яаж хүүхдүүдээ эрүүл байдлаар хэцүү шттэ эрүүл байдлаар өсгөх гэдэг те сэтгэл зүйн байдлын эрүүл байдал. Тийм бүрэн эрүүл бол байхгүй шттэ. Гэхдээ тухайн нөхцөл байдалд хүүхдүүдтэй яаж хандж ийсэн. Ээж бол мэдээж хүүхдүүдтэй хандах нэг зөв арга зам байгаа шүү дээ те. Бас магадгүй заримдаа бичсэн буруу хандж ийсэн байж магадгүй. Тэртээ зэрэггүй аав одоо бол тийм ээ. Ааваас гаргаж байгаа үйлдэл хүүхдүүд рүү гаргаж байгаа агсан согтуу тавилт бол эрүүл биш байгаа. Харин энэ үед ээж яаж ханддаг байсан талаар нэгэн зочинтой хийсэн ярилцлага хүргэх гэж байна. За тэгэхээр ер нь бол байнгын эрүүл маргаантай байгаад байгаа штэ. Архинаас холбоотой байнгын эрүүл маргаантай байгаа. Энэ үед хүүхдүүд мэдээж хэрэг айдастай, төгшүүртэй тийм ээ. За заримдаа магадгүй өөртөө итгэлгүй байдаг байж магадгүй. Тэгээ одоо зочноо бол би өмнө нь танина. Зочны маань хүүхдүүдийг одоо харахаар аль хэдийн насан туршсан хүүхдүүд нь маш амжилттай явж байгаа. Ийм бахархмаар гэр бүл байдаг. Тэгэхээр яг тухайн үед нөхөр нь айр хууж байгаа үед хүүхдүүдтэй яаж хандж ийсэн? Ямар арга замаар хүүхдүүдтэй харилцдаг байсан бэ? Тэгэж одоо нөгөө нөхөр маань архиугаал за тэгээд архиусан үед бол өөрийн мэдлэгөө янз бүрийн ааш гаргадаг. Эрүүл үедээ бол би хүсээгүй аашаа гаргадаг байсан гэж хэлдэг. Хүүхэд бол зүгээр л цагаан цаас тэр бүхэн бол хүүхдэд хэцүү байгаа. Миний хувьд болохоор одоо ингээд аль болохоор хүүхдүүдтэй урам өгөхийг айгүй хүсдэг байсан. Одоо альва зүйлийг ингээд нэг эргээр харах тийм зүйл рүү урамшуулах хүсдэг. Тэгээд хүүхдүүд маань айгүй тийм одоо амьдрал хүндээсэн ч гэсэн хичээл айгүй сайн хийдэг. Ингээхээ одоо хамгийн одоо сурлага сайтай хүүхдүүдийн одоо эхний тавтан ч юм ордог хүүхдүүд байлаа. За тэгээд яг нэг хүн маань болохоор яг сүлдээр нөгөө баг хүү дээр болохоор хитрхи энэ байдлыг харахаар яг тухайн үед болохоор ер нь нөгөө эрдэм мэдлэг аягүй чухал юм байна гэж боловсролт нь их ээж хоёрын зүгээс анхаардаг гэсэн. Тэгэхээр манай нөхөр архиудаг ч гэсэн боловсрол дээр болохоор бас өөрийнхөө чаддаг мэддэг юм а хүүхдэд зааж өгөх. За боломж байвал одоо тэр санхүүгээр нь одоо сургуулиас шаардлагатай зүйлийн бүгдийг өгөхийг тэгээ бас ийм бүсэлтэй тэрэн дээр бид хоёр хоёулаа хүүхдэд анхаарах тавих байдал дээр хоёулаа бол нэгддэг ч гэсэн одоо нэг архиусан үед бол тэр нь байхгүй болчихно шүү дээ тийм. Яг үнэ. Тэгээд архиусан үед бол гэртээ янз бүрийн ааш аваар гаргана. Тэгээд хүүхэд ингээд сэтгэлээр унтсан байгаа үед нь сэтгэлийн өргөдөхийг аягүй хичээдэг байсан. Тэгээд нэг сайн зүйл рүү нь харуулах гэж аягүй хүсдэг байсан л да миний. За миний хүү ингээд хичээлээ сайн хийсэн байна айгуух тий. Энийг ингээд урамшуулад өөрт нь юу хэрэгтэй вэ гэж асуугаад. За тэгээд яг одоо бодоход би өөрөө ч мэдэхгүйгээр ч юм уу одоо ингээд нөгөө зарлага руу айгуух анхааруулдаг гэсэн юм лээ. За чи том болоод юу болъё гэж бодож जैन. Хүсэл мөрөөдлийн айгуух асуугаад. Би ингээд айгуу гоё онгоцоор нисэл гадаад явмаар байна гэхээр бүр нэг ч биш одоо олон оронд авна штэ миний хүүхдүүд гэл ингээд тэрийг айгуух дэмжээл. Тэгэхээр нөгөө хүүхд чинь одоо зүгээр л нэг онгоцоор нисэл гадаад очно гэсэн бол бүр олон арнаар чи ингэж хайлна тий. Тэгээ олон гээр суурна. Тэгээд чи энэ болгон бол чамд нээлттэй байгаа шүү гэж ингэж хэлж өгдөг байсан. Тэгэхээр хүүхэд надад энэ бол нээлттэй юм байна. Би хэрвээ өөрөө хичээх юм бол тий миний хүсэл биелэх боломжтой юм байна гэж харахад нь одоо тухайн үед би тусалдаг байсан юм байна. Миний хувь хүний хувьд нөгөө нэг альва зүйлийг хэцүү байлаа ч гэсэн нөгөө өөдрөгөөр нь аль нь одоо ингээ өөдрөг юм бэ гэж харах байдал дээр миний хувьд нэг тийм байсан. Жишээлх юм бол одоо сарнаа цэцэг байлаа гэхэд би өөрөө ингээд сарнаа цэцгийн дэлбэг хардаг бол зарим одоо хитрхи юм сөрөг талтай хүн бол хөргсийг хардаг жишээ нь тий. Аялалд явж ясан чинь нэг тал ундаа явах юм бол сөрөг хүн болол яана энэ тал ундаагаар би яаж одоо барна гэсэн бол за тал ч гэсэн ундаа байна. Энийгээ ингээд хөргөнэ гэсэн юм эргээр харах ч юм уу тий. Тэгэхээр энэ эрэг тал дээр өөрөө ч одоо тэг өөдрөг сэтгэлтэй хүн байлаа. Хүүхдүүдийгээ ч гэсэн тэр өөдрөг байдал руу айгүйх урам өгж айгүйх босгох гэж хувь хүний хувьд одоо миний тийм нэг өгдөл гэх юм уу тийм зүйл байсан юм уу гэж би хардаг. Тэгээд хүмүүс ингээ хажуугаас харахад энэ одоо бараг л айлын ганц хүүхэд өөрт нь хүн туслахгүй тий. Яг нөхрийн талынхан бол тэгэл хаяа бас туслана. Тэгэл гэлээч гэсэн одоо эдний амьдрал бол айгу уруу дорой байгаа даа гэж бодмоор байвч одоо ямар сайнтай маа нөхөр ажлын газар дээр нь хүүхдүүд нь ингээ нэг шинэ жил болсон чинь бэлэг авахгүй юу? Энэ арчны хүүхэд ягаад тийм онц сураад идэв юм бол ингээ гайхчихсан гэдэг чийсэн байхгүй. Тэгтэл манай хүүхдүүд болохоор хичнээн одоо гэр бүлд нь ингээ хаяа
ер нь ихтэй шүү дээ. Нэг хэсэг бол хүн одоо орсон үед бол тийм байлаа ч гэсэн хүүхдүүд тийм нөгөө хичээл намаа хийх тал дээр өөрсдөө айгүй ихтэй байлаа. Мэдээж яг нь тэрэн дээр эцэг эхийн зүгээс жоохон анхаарал хичээлээ хийгээд идэг гэсэн болохоор бас хийдэг байсан байж болно. Гэлэг ихтэй тийм нэг цааргалж дургуутсах байдал нь бол бага байсан. Байх нь бол байсан. Гэхдээ тэрэн дээрээ бол ерөнхийдөө өөрсдөө ч гэсэн ингээд нөгөө сурах зүйлээ сураа тэрийгэ чадж байгаа да бас ингээд тийм зүйл дээр нэгээд урамшуулаад тахаар айгу урамтай байдаг гэсэн л да. Жишээлх юм бол өглөө ингээд хүүхдээ явахт нь би ингэж хэлдэг гэсэн байхгүй. За миний охин миний хөө өнөөдөр ам цаваараа. Харин ингээд өдөр ирэхээр нь ам завсан уу гэж асуудаг гэсэн. Гэхдээ энэ болохоор сайн зүйл биш гэж би боддог. Гэлээхтэй яг нөгөө хүүхдийг нэг тийм зорилго руу бас хөтлөж исэн болоо. Одоо эргээ бодох тий. Яг тэрэн дээр миний нэг одоо би эргээ харахад зүгээр он цаваараа гэж чиглүүлсэн ч гэсэн он завсан уугүй юу гэдгийг шалгах бол хэрэггүй байсан юм байна гэж одоо бол хардаг. Тэгээ бүх юмыг одоо нөгөө төгс хийх талаасаа бол би хичээдэг байсан юм байна. Тэгээ зүгээр тэрэн дээр миний хувьд болохоор нөгөө хүүхдэд зорилго руу нь одоо нэг жоохон сэтэл өгөх гэж л тэгж хэлдэг байсан юм байна гэх. Тэгээ нэг сайн зүйл хийсэн зүйл дээр нь миний хувьд болохоор айгүй сайн урмыг өгдөг. Ер нь би ингээд сонссон чинь хүсэл мөрөөдлийн яриулаад тэгээд тэрийг илүү дэмжиж өгдөг байсан гэж ойлголоо тий. Маш их одоо маш их дэмждэг байсан. Заримдаа нөгөө хүүхд чинь ингээд нэг хэцүү байдлаа бодоод ах юм бол за миний хүү юу болно гэлээ юу гэж хүсэж байгаа хэлээ гэхээр өөд чинь ингээд бүтэнд ялцаад нөгөө хүсэл мөрөөдлөдөө ботхоор айгүй гой баяртай болоод ирдэг аахгүй. Тэгэхээр бүр тэрэн дээр нь ингээд өдөөгөл бүр одоо энэ хүслээс чинь илүү ч одоо болох чадвар бол чамд байгаа шүү гэдэг ойлголтыг би ингээд тухайн үедээ ингээд айгүй өгөхийг хичээдэг байсан. Тэгээ тэр болохоор нөгөө хүүхдийг одоо болохоор эмоционал гэж яриад байгаа шүү дээ. Эерэг сэтгэлээ. Тэр болохоор би хэдийгээр энийг мэдэхгүй ч гэсэн өөрөө хийдэг байсан юм байна. Тэр хүүхдийг одоо эргээр сэтэлжүүлэх зүйлийг тухайн үедээ хийдэг байсан юм байна гэж би одоо ингээд юмнуудыг сонсож байгаа подкаст энэ төрөөр сонсож байхад ингэж хийдэг байсан юм байна да. Тэгээд тэр нь одоо хүүхдүүдэд маань аюу сайн эерэг нөлөөг өгч ичтэй гэж хардаг. Тэгээд бит хоёр бас нэг хэрэлдэх үед те заримдаа ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлөг барихгүйгээр янз бүрийн болно шүү дээ. Гэхдээ аль болохоор одоо хэрэлдэх үедээ муухай үг хэлэхээс уг нь бол зайлсхийдэг. Тэгээ заримдаа бол гардаг гэсэн баг. Дандаа бол төгс байсан гэж хэлэхгүй. Гэхдээ эрүүл одоо хэрүүл уруулгүй авах үед бол ямар ч тийм нэг бохир үг хэрэгэлдэггүй байсан. Тэгэхээр энэ нөгөө нэг эцэг их нөгөө үлгэр дуурал үзүүлэх гээд. За тэгээд бит хоёр нөгөө хоёулаа нөгөө энэ өөрсдийнхөө энэ амьдрал ахуйг өөрчлөх талаар ингээ хоёулаа сургалтанд хамрагдаад тэгээд тэр мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх гэж оролдож эхлэх үедээ хүүхд дээр айгүй анхаарсан. За урд нь болохоор өөрсдийнхөө хүслийг их тулгадаг байсан бол тулгахаа болсон. Түрүүн би ярьсан шүү дээ баг хүүхд дээр бол заавал он цав гэж хэлэхээ болсон. Тэгээд тэр хүүхд маань болохоор ингээд өөрийнхоороо өссөн. Тэгээд одоо болохоор харахад илүү их одоо нөгөө ингэж тулгадаггүй байсан болохоор тэр өөрийнхөө нөгөө бодлороо өөрийнхөө хүслээрээ явахт нь ингээд бас нөгөө буруу зүйл дээр мэдээж энэ болохоор буруу шүү гэж тайлбарлаж өгөөд зөв зүйл дээр нь болохоор дэмждэг байсан болохоор арай өөр харагддаг л да нөгөө тэгээ гурваасаа. Тэгэхээр энэ дөрвөн хүүхд дээрээ харахаар хүүхдийг тулгахгүй байх нь аюу зүгээр юм байна гэж харсан. Зүгээр миний хувьд болохоор бидний одоо социализмын үед бол онц сургал хамгийн чухал гэж хардаг. Тэгэхээр манай хүүхдүүд бол боловсролын хувьд манай хүүхдүүд ерөнхийдөө бүгдээрээ боловсролтой хитрхи тулахгүй байх нь бас хүүхдэд айгүй зүгээр юм биш үү гэдгийг би тэр дөрөвт хүүхдээр харсан. Анзаарсан тий. Гэхдээ тулахгүй гэж зөнд нь орхиагүй. За юу аль нь одоо чиний хүсэлтэй ингээд нэгдээд явах юм бэ те. Эн чинь одоо ингээд ирээдүйд энэ хүсэл чинь одоо чамд ямар хэрэгтэй вэ гэдэг. Жишээлбэл мэрэгжил сонгож байгаа юм л та. Тэгээд тэрэн дээр болохоор ах нь айгүй зөвлөө. Тэгээд ийм мэрэгжил айгүй хэрэгтэй юм байна гэх. Тэгсэн чинь манай хүүгийн хүсэлтэй айгүй гоё таараад тэгээд тэр одоо мэрэгчлэрээ одоо бол айгүй эрэлт хэрэгцээтэй мэрэгчл байж таараад ингээд амжилттай ажиллаад явж байгаа ажиллах боломжтой болсон. Тэгэхээр энэ дээр болохоор том ахын айгүй гоё зөвлөгөө өгөөд тэрийг нь одоо ингээд гэр бүлийн зүгээс ч дэмжиж тэгээд заримдаа мэдээж тэр томчуудынх нь өсгсөн одоо стандартаар харах юм бол бага хүүхэд маань одоо сурлагын хэмжээнд дээдлийн 3-ыг гүйцэхгүй байгаад байсан байхгүй юу? Тэгээ энэ одоо ямар хүн болох вэ гэж би яандраа гэл те боддог байсан. Гэлээ гэхдээ ингээл одоо атсан чинь тэр хит их одоо боловсролыг чухалчлаад юм уу хит их ингэж ямар нэгэн стандарт тавих нь дэмий байд юм байна гэж би харсан л та. Яг хоо тухайн хүмүүс бол хүүхдүүд маань болохоор боловсролын хувьд бол айл нь сайн боловсролтой осон зүгээр мэрэгжил сонголтын дээр нь болохоор хамгийн гоё одоо хамгийн сайхан нөлөөлөлтөнд 4-р хүүхэд байгаа байхгүй юу. За тэгээ хамгийн том хүүхдүүд дээр болохоор миний нэг одоо сайхан хийсэн юм зүйл нь одоо манай эднес чинь нөгөө 90 оны үед те нөгөө нэг зах зээлд орсон шүү дээ.
Тэгээд манай амьдрал айгүй хүнд байлаа. Тэгээ би нөгөө төрийн сангийн зээл авсан байхгүй юу. Тэгэхэд төрийн сангийн зээл авахд хүмүүс хүүхдүүдэд өрөнд оруулаа энэ одоо яаж байгаа юм. Энэ ястаа нэрээ одоо бараг л тэнэг юм шиг гэж. Тэгэхэд би болохоор зоригтойгоор тэгээ зоригтойгоор за манай хүүхдүүд ингээд сураад энийгээ мэрэгчлээ эзэмшээ дараа нь төгсөж чад төлөж чаднаа гэд. Хэрвээ би тэр үе төрийн сангийн зээлийг авч өгөөгүй бол манай хүүхдүүд нөгөө тэр боловсралтай болох боломж нь эцэг эхийн зүгээс одоо хангаж чадахгүйсэн баг. Тэгээд хэрвээ тийм хайрцаглагдсан сэтгэлгээтэй байгаад за би энэ өрөнд оруулчих болов уу гэж айгаад тухайн төрийн сангийн зээл аваагүй бол тэгэл өнгөрөх байсан. Гэтэл энэ дээр одоо тухайн үеийн нөхцөл байдалд ингээд энэ хамгийн сайн боломжтой арга гэд хүүхдүүдтэй бас итгэжсэн. Тэгээд энэ нөгөө хамгийн зөв зам болно гэжсэн. Үнэхээр зөв зам болсон. Харин ч дараа нь нөгөө хүүхдүүдийн маань хүмүүсээ айгаад байсан нөгөө өрөнд оруулна гэсэн чинь одоо нийгэм тэгэл өөрчлөгдөөл дараа нь яасан бэлээ гэхээр залуучуудаа энэ сурчлуулсан хүмүүстэй боломж олгоод бүр төрөөс тэрийг одоо төлөд өгсөн шүү дээ. За одоо энэ дээр нэг ингээд байна. Хүмүүс ингээд сонсохоор хүүхдүүдэд боловсрал эзэмшүүлэх чинь хэвэн л зүйл шүү дээ гэж тий. Гэтэл яг үнэндээ давхар хамааралтай гэр бүлийн хувьд яриад байгаа шүү дээ. Таны хувьд яг өөрөө одоо нөхөр найрах удаг тий. За тэнгүү та өөрөө бас мэдээж тэр үед ингээ хямрын штэ тий. За нөхөр уугаад байна, байнгууж ин хэрүүл маргаантай байна. За дээрэс нь мөнх санхүүгийн гач гэдэлд орсон байна. За тэгээ дээрэс нь магадгүй заримдаа та ганцаарддаг тий. Нөхөр нь ойлгохтой тусалж өгөхгүй ч юм уу зөвхөрчсөн зарим асуудал төр ингээ явж байгаа. Яг энэ үедээ хүүхдүүдтэй ингээ тий улам мөлөх зорилго руу тэмүүлүүлж улам мөлөх эерэг зүйлсийг харуулж исэн ингээ тэгж чинь. Тэгэд та өөрөө яаж нөгөө нэг тэр урамгүй байгаа. Тэр зөвхөрцөн байгаа. Тэр зүйлээ ингэж тий одоо юу гэдгийг ингээ харахаар давж гэдэг юм уу тий даваад өөрийнхөө сэтгэл мэдрэмжинд тэр хэцүү байгаа юм аа ингээ даваад хүүхдүүдэд өргөх ямиг үзүүлдэг байсан байж тээ тий тийм ч учраас өнөөдөр хүүхдүүд ингээ амжилттай явж байгаа. Гол нь тухайн үед танд ч хэцүү байсан. Тэгээ тэр нөхцөл байдалд та яаж одоо ингэж хандаж чадсан юм бэ гэдэг нь хүмүүст ч сонирн байгаа бах тий. Тийм тэгээ одоо бодоход би тэр үеигээ одоо бодохоор хүүхдүүдийнхээ төлөө амьдарч ирсэн юм лээ. Миний одоо нөгөө ингээд тэрийг ингэж хүүхдүүдэд хэлэхдээ би бас өөрөө тэрэн дээр айгуугаа ингээд ад жаргалтай байдлыг мэдэрдэг болсон байгаа байхгүй юу. Хүүхдүүд маань ийм сайхан болно гэж би өөрөө бодохоор миний сэтгэл ингээд дээшлээ явчихдаг. За одоо тэр хэцүү байдал байна шүү дээ. Бодит байдал бол. Гэхдээ би ирээдүйд миний хүүхдүүд ийм сайхан болно гэж бодохоор миний ингээд дотор аз жаргал төрдөг. Тэгээд бас хүүхдүүдийгээ бас тэр зүйл рүү ингээд хамт ингээд дагуулдаг байсан юм байна гэж би одоо болохоор бодож байгаа байхгүй юу. Би зүгээр одоо тухайн ингээд хэцүү нөхцөл байдлаа бодоод байвал яг тухайн үедээ би живэх байх. Гэтэл би тэрэнд ингээд одоо үнэхээр хэцүү бол байсан. Байсан үнэхээр хэцүү байсан. Гэлээ ихтэй намайг одоо эерэг болгох тэр зүйл маань болохоор энэ хүүхдүүд маань ингээд энэ сайн сайхан болчих юм бол энэ сайн сайхан болох боломжн дээр нь би өөрийн зүгээс чадах зүйлээ хийгээд нөхрийгөө одоо тий чадах зүйл дээр нь бас ингээд дэмжих тал дээр нь бас ингээд хэлж өгөөд хамт ярилцаад шүү дээ тий. Тэгээд ингэх юм бол бид ер нь хүн гэдэг өөрийнхөө төлөө байдаг шүү дээ тий. Өөр хүүхдүүд маань сайхан байвал бид нэр одоо ямар байх вэ? Тэгэхээр би болоод тэрэн дээр нь одоо итгэж хүлээж авдаг гэсэн байгаа байхгүй юу? Миний одоо нэг хувь хүний онцлог гэх юм уу? Хүүхдүүд маань ийм сайхан болно гэж би тэр ирээдүйн үеийг харж тэрэндээ өөрөө ингээ авцсан юм шиг итгэдэг. Тэгснээрээ өөрийгөө ингээ аз жаргалтай болгоод байгаа байхгүй юу? Үнэхээр л одоо хүүхдүүд маань ингээ өөрийнхөө хүссэн газараа очиж тэ ажиллаж чаддаг болно. Анх одоо тэр биднээсээ зах зээлд орох үеэр ер нь эхэлтэй хүн аягүй ховор байлаа тэ. Тэгэхэд чим одоо манай хүүхдүүд бүгдээрээ л хэл бостой болно тий өөрийнхөө хүссэн ажлаа хийж чаддаг ийм одоо сайхан амьдралтай болно гэсэн энэ мөрөөдлийг би өөрөө ч гэсэн тээдэг байсан. Тэгээд тэрэндээ итгэдэг тий. Гэхдээ миний мөрөөдлийн одоо миний хүслээр биш өөрөөсдийнх нь хүслийг асуугаад тэрийг нь ингээд сонсоор надад бас аягүй гоё байдаг гэсэн. Тэгээд тэрнээс ээжигээ ингээд дагуулад явна гэж ярьдаг гэсэн байхгүй манай хүүхдүүд. Жишээлх юм бол одоо би гадаад хэл сураад гадаадын сургууль сураад за тэгээд ингээд гадаадад ажиллаад ээжигээ дагуулж явна гэхээр надад бас тэрийг нь ингээд яг жинхэнэ тэгж байгаа юм шиг ингэж баяр төрдөг баяр хийж хүлээж авдаг юм шиг. Гэхдээ бас ингээд хүүхэд маань ээжигээ те даавыгаа ингээд те дараа нь ээж аавыгаа ингээд баяртай хөөртэй болгоно ав жаргалтай болгоно гэсэн ийм хүсэлтэй байгаа нь надад бас айгүй гоё.
мэдрэмжийг өгдөг байсан байхгүй. Тэгэхээр тэр үед одоо намайг тайвшруулах тэр зүйл нь бас тэр байж тэгээд одоо бас нэг ингээ сайхан юм хүүхдүүдтэйгээ ярилцах тий. Сайхан юм ингээ хүүхдүүд маань ингээ сургуулийнхын хурал дээр очиж штэ. Тэгэхээр одоо хамгийн тэр ангидаа айгу сайн сурдаг нь тий сайн байсан ингээд байхаар надад айгу бас тэр нөгөө хүнд амьдрал донд миний хамгийн намайг баярлуулдаг байсан зүйл нь тэр байгаа байхгүй юу. Хүүхдүүдийнх нь сайн байгаа нь тий. Тий одоо сургууль дээр нь очихоор танаа хүүхэд ийм байлаа ийм та одоо сайн сурч исэн ийм амжилттай байна гэдгийг сонсохоор миний одоо нэг хэцүү байгаа зүйлийг одоо ингээд тэнцвүүлж өгч ирсэн юм байна л да. Одоо бодоход одоо эрэг зүйлийг тэр хүүхдүүдийнхаа зүгээс авч. Тэгэхээр энэ болохоор миний одоо хамгийн гоё яд жаргалтай үед байхгүй юу. Би таны амнаас нэг юм сонссон чинь нөхөр уудаг байсан ч гэсэн те хоёулаа хүүхдүүдийнхаа төлөө бол ярилцах сөхөөтэй байсан байна гэж. Тий. Тэгээ маань нөхөр болохоор харьцангуй ерөнхийдөө болохоор өөрөө бас юм хүмүүсийн ярьдгаар толгойтой гэж ярихаар тий. За тэгээд ер нь тийм логик сэтгэлгээ сайтай. За би бол сургуулийнхаа юмыг айгу тийм миний өөрөө хувь хүний ойл санамж болохоор айгу хурдан тогтоогоод хурдан мартдаг юм оюун ухааны тий хувьд тийм бол манай нөхөр нэг тогтоосон юм хэдэн 10 20 жилийн дараа санаж идэг байхгүй юу. За тэгээд яаж тусалдаг байсан бэхээр манай нөхөр ялангуяа тэр тооны төрлийн хичээл математик физик геометри тэр хичээлүүд дээр ингээ хүүхдүүдэд ингээ зааж өгч тусалдаг байсан. Би болохоор чадахгүй шүү дээ нөгөө мартцсан. Тухайн үед л аягүй сайн. Гэтэл одоо маань нөхөр болохоор ингээд тэр бодлогонд ботхотод туслаад ингэж бодно. За сургууль дээр мэдээж багш нар бүх хүүхдэд ингээд хүрч чаддаггүй шүү дээ. За гэтэл гэртээ ирээд аав ээж ах нэгэн тусалж яах гэдэг чинь бас тий. Тэгэхээр манай хүн нөхөр болохоор бас тэр талаараа ингээд эрүүл байгаа үедээ хүүхдүүдэд тусалдаг байсан байхгүй юу. Тэгэхээр бас энэ нь бас ингээд тухайн үедээ ганцхан бие биш манай нөхөр ч гэсэн бас ингээд өөрийнхөө чадах юм хийж ирсэн. Тийм байна тий. Хүүхдүүдийнхаа уудагч байсан. Хүүхдүүдийнхаа хичээлд анхаараа туслаад зайлшгүй шийдвэр гаргахад нь бас ингээд эрүүл үед нь тий. Эрүүл үедээ болол ингээд тусалдаг. Тэгээд нөгөө бодож чадахгүй байгаа бодлогон дээр нь ингэж бадна. За тэр ядаа жарам бид нар бүх юм яаж ч мундаг чийжилсэн байдгийг. Тэгээд энэ чинь энэ жарамтай ингэдэг гэл нөгөө физик геометри ялангуяа би бол тийм хичээлүүдээ тухайн үед нь л нэг юм ямар ч гэсэн нэг юм болоод байсан. Сүлд нь бол мартцсан байдаг. Тэгээ хүүхдүүдтэй эрэл туслах тал дээр ялангуяа дунд анги ахлах анги дээр нь бол аав нь илүү тусалж ирсэн байхгүй юу? Би нөгөө танаа нэг охиноос сонсч ирсэн. Манад ингээд ер нь аав нэлээ уудаг байсан учраас санхүү бол бүр шалдаа буугаад тий. Нэг хэсэг тийм амьдралтай байсан. Гэхдээ хичээл тийм хэрэгтэй байна гэхээр л ээж яаж хийж байгаа л тэрийг авч өгдөг. Хичээлийн хэрэгслийг яаж хийж байгаа л авч өгдөг. Тэр нь бас биднэрт айгүй уран болоо явдаг гэсэн гэж хэлжсэн л та. Тийм тэгээд ер нь бол хүүхдийгээ ингээд ямар нэг юмар дутаахгүй хансан гэдэг. Ялангуяа сурах зүйл дээр нь сургуулийн зүгээс шаардж байгаа зүйлийг нь ерөөсөө яаж хийж байгаа л одоо тэр зүйлээр нь хангахыг хичээдэг байсан байхгүй юу. Энэ болохоор ер нь бит хоёрын хоёуланд нь нэсэн. Тэгээд маань нөхөр нэг хэсэг харихныхаа асуудлаас болоод тий одоо ажилгүй энэ төр айгүйх явлаа штэ. Тэр үед нь ч гэсэн одоо яаж хийж байгаа л хүүхдээ одоо энэ зүйл дээр нь хичүүрт оруулахгүй юмсан. Одоо ингээд зарим багш нар тий тэрийг авчихгүй яасан ингээд олон хүүхдээ хажууд тий нөгөө хүүхдээ чи хичүүрт оруулах байж магадгүй. Гэхдээ хүн болгоныг тэгдэг хичээлэхгүй. Ямар ч гэсэн тийм байдлаар бол манай хүүхдүүд хизээч за тий дутуугийн тийм зүйл мэдрэмжийг аваагүй гэж байгаа байхгүй юу. Хизээч одоо багштай юм сургууль дээр ийм зүйл дутуу гэж эннээсээ болоод тийм өөрийгөө эвгүй байдалд бол оруулж байгаагүй нь манай тий гэр бүлийн талаас энэ дээр дутаагаагүй одоо нэг тийм сайхан хичнээн амьдрал хэцүү байлаа ч гэсэн хизээч одоо тийм мөнгө хэрэгтэйгөл тэрний нөгөө тийм ном хэрэгтэйгөл тэр номыг яаж хийж байгаа л авч өгдөг. Энэ зүйл болохоор манай ялангуяа миний зүгээс тэгээ нөхөр маань одоо эрүүл үедээ бас хичээдэг гэсэн. Одоо нэг сүүлийн үед зарим гэр бүлүүдийг сонсохоор ингэж байна л да. Мөн аав нь хайр хуугаад хичээлэх боломжийн ч олгодгүй. Гэртээ ч огт хичээл хийж чаддаггүй. Тэгэнгүүт хүүхд ч гэсэн угаасаа аав хайр хуугаад байна. Би хичээл хийж чадахгүй. Миний хичээлийн дүн буурсан гэл те ингэж байгаа байхгүй. Тэр таны хувьд хүүхдүүд нэлээд сурлага сайтай гэтэл аав нь хайр хуугаад байсан юм шүү дээ. Хичээл номоо юу яаж давтдаг байсан бол яаж цаг гаргадаг байсан бол. Би одоо ингээд бодож байна л да энэ чинь олон жилийн өмнө гэхдээ би хүүхдүүдэд ингэж хэлдэг гэсэн. Хичээлийн үеэр хичээлийг багшийнхаа зааж байгаа хичээлийг маш анхааралтай сонсороо. Тэгээд үнэхээр суур сайтай байхаар багшийн зааж байгаа юмыг ингээд улам илүү их сайн сураад байна шүү дээ. Хичээл дээрээ сайн сурчвал зарим үед магадгүй тавтаж чадахгүй байлаа ч гэсэн нөгөө хичээлийн цагийг айгүй чанартай өнгөрөөчхөр тэр нь тухайн одоо хүүхдэд айгүй хэрэгтэйс нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь болохоор би сургууль дээр нь одоо янз бүрийн давтлага байвал тэрлөө явуулцдаг. Гэрээ орчинд болохоор давтах боломжгүй шүү дээ. Эсвэл одоо найзандаа ороод давтах.
ч юм уу ингэж хичээлийг яавал тэр даалгаврыг яавал хийх үү гэд. Яг бүх дандаа даалгаврыг хийхгүй тохиолдолд тухайн хүүхд суураараа юм уу багшийн заасан үед нь анхааралтай сонсох. Энд чинь бас нөгөө тэр хүүхдийн зүгээс гарах нэг зүйл байгаа тий. Тэгэхээр яг энэ дээр нөгөө багаас нь тэрийг сурах нь аягүй чухал гэдэг юм билээ. Нэгдүгээр ангид орохоос нь за багшийг яг хичээл зааж байгаа үед нь тэрлөө анхаарад сурчвал дараа нь чамд ингээд өөрөө тэрийг ойлгохгүй өнгөрөхөөс чинь амар байдаг. Эргээд тэрийг ойлгох гэж аягүй цаг зарахгүй шүү гэж ингэж багаас нь энийг ингэж шиглүүлж өгөхөөр нөгөө хүүхд чинь хичээлийн үед аягүй сайн ойлгож авчихаар. Ер нь тэгээд ялангуяа эрэгтэй хүүхдэд том болохоор хичээл тавтаа болчдөг. Энэ чинь нөгөө насны онцлог. Тэ өсвөр насанд ороод ирэхээр тэднийсийн сонирхол нь өөр зүйлүүд яваад ирдэг. Гэлээ гэхдээ нөгөө тухайн хүүхэд яг багш хичээл заах үед илүү анхаарал сонсоод сурцсан болвол тэрэн дээрээ одоо бас энийг ингээ хэм ойлгодог. Хэм ойлгоод яваад. Гэхдээ энэгээр би зүгээр л багшийн хичээлийг сонсоод хичээл тавтахгүй байж болно гэж хэлээгүй. Тухайн хүүхэд бол хичээл тавтууд болмол сайн. Гэхдээ энэ дээр баланстай байх хэрэгтэй. Хит одоо хичээлээр дарах юм бол тэр хүүхэд чинь хувийн өөрийн орон зайг олж юм байна гэдэг. Яг тухайн үед бол би мэдтгүй байсан. Сүүлд нь л мэдсэн л дээ. За ингээд хүмүүс сонсож байгаа бах те ерөнхийдөө энэ амаргүй те. За энэ зүйлийг даван толгойд амаргүй мэдээж хэрэг яг энэ хүнд нөхцөлд айлын ихнэр хүн нөхөр найр хуугаад ивэл хүүхдүүдтэй өргөж те одоо зориг руу анхааруулж ингэж хүүхдүүдийнхаа сэтгэлийг өргөж явна гэдэг амаргүй. Гэхдээ хүн болгон болохгүй зүйлээ хараад байвал болохгүй л байгаа тань. Харин заавал гарц байгаа. Сөрөг зүйлээ биш, эерэг сайн зүйлсүүдээ хараад гарц байгаа гэдгийг ойлгоод ямар гарц байна гэдэг дээр илүү төвлөрөх юм бол хүүхдүүдэд урам өгж болж гин, хүүхдүүдэд хичээлд нь анхаарлыг хандуулж болж гин тийм ээ. Сургууль дээр хичээлийн давтуулж болж гин гэх мэтчлэн байнгын хэрүүл маргаантай арх бодог хүн гэр бүл байгаа ч гэсэндээ хүүхдүүдтэй анхаарал хандуулж, хүүхдүүдтэйгээ ярилцаж тийм ээ. Хүүхдүүдийнхаа сэтгэлийг өргөж, зориг руу илүү тэмүүлүүлж, зорилгыг нь илүү яриулж, урам өгж явах юм бол энэ орчинд өсөж байгаа хүүхдүүд ч гэсэндээ танаар дамжуулан урам авах юм байна гэдгийг сонсоход маш таатай байна. Тэгэхээр таны хувьд яг энэ подкастыг сонсож байгаа одоо ээжүүдэд хандан ер нь юу гэж илүү хэлмээр байна? Яг юун дээр илүү анхаараасаа гэж хүсэж байна? Тийм, ер нь гэхдээ нөө хүүхдүүдэд ээж бол илүү их мэдрэмжтэйгээр хүүхдүүдтэйгээ мэддэг. Эрэгтэй хүн бол мэдрэмжийн хувьд эмэгтэй хүн арай илүү байдаг шүү дээ. За тэгээд миний хувьд болохоор би зорилгыг хичээлтэй холбож уйж өгсөн байна гэж хардаг байхгүй юу? Бодож байгаа тийм ээ. Зорилгыг одоо тэр хүүхдийн хүсэл мөрөөдлийн хүүхд болгон хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэрийг хичээлтэй холбож уйж өгсөн юм байна. Хоёрдугаарт дандаа ингээ бүх хүүхдүүд маань ингээ дандаа л зорилготой тэмүүлээд байгаагүй. Мэдээж аавын тэр одоо араншингаас болоод манай амьдрал ингээ доошилж байгаа болоод зарим хүүхдүүд дээр маань хэцүү байдал байсан. Одоо нэг хүүхд маань нэг ингээд би нэг анзаарсан чинь манад нэг ингээд нэг хайрцагтай савтаа юм байгаа байхгүй юу? Бүр бөөгнүүлсэн. Тэгээ би нэг хүүхдийгээ байж магадгүй гэж тэр хүүхдтэйгээ нүүр тулж ярьсан байхгүй. За амьдрал хичнээн хэцүү байсан ч гэсэн энэний сөрөг талын сонгохгүйгээр харин эерэг талыг сонгоно гэсэн ийм итгэлийг өөр дээрээ бий болгоод тэр боруу одоо ийм ингээд цуглуулна гэдэг чинь жоохон ингээл амьдралаас жоохон залхах байдал байна шүү дээ тэгээд энэ зүйлийг сонгоход бол амархан. Гэхдээ энийг сонгохгүйгээр нөгөө талыг сонгвол одоо чамд ямар боломж байна гэдгийг харах юм бол би бол надад хичнээн хэцүү айлын ганц хүүхд надад хинч туслахгүй байлаа ч гэсэн хизээч би ингэж бууж өгнө гэж боддгоо. Би болоор харин яавал энийг давах уу гэж ээж нь боддгий шүү. Тэгэхээр чамд хэцүү байгаа бол одоо энэ тэр сонголтыг хийхээ оронд яавал энийг давах боломж байна гэдэг рүү ингээд миний хүүхэд ингээ хараагаад чиглүүлвэл зүгээр шүүгээ. Би тэр хүүхдийг ямар ч байдлаар буруутгаагүй загнаг байхгүй юу? Чи яаж байгаа? Энэ чи өстө яхаар ингэдэг ингэж ерөөсөө хэлээгөө. Харин ойлгуулж учирлаж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхд чинь буруутгахгүй, загнахгүй, шүүхгүйгээр ээжд нь ч бас юм хэцүү байна. Гэлээ гэхдээ энийг нөгөө талын бууж өгөхгүй байх талын сонгуул хүүхэнд өөрт нь хэрэгтэй байд юм аа. Нөгөө талыг сонгох бол амархан. Гэхдээ энэ бол маш хохирлолтой. Харин энийг одоо давахын тулд надад ямар боломж байна гэдгийг харах юм бол маш их боломж байгаа шүү гэж ингэж учирлаж ойлгуулж хэлж өгчээсэн. Энэ бол дандаа л юм дардан байгаагүй шүү дээ. Тэр амархан биш, зүгээр амархан биш. Ингэжсэнаар нөгөө ийм зүйлд мэдрэмжтэй байвал зүгээр шүү гэж би ээж нарт хэлмээр байгаа байхгүй юу. За зөвхөн одоо нэг ингэ сөрөг зүйл рүү хараад хэцүү зүйл рүүгээ хараад живэд ах юм бол эргэн тойрныгаа мэдрэхээ явчихдаг. Ялангуяа хүүхдтэй
Би ч өөрөө төгсөлсөн гэхгүй шүү дээ. Би ч гэсэн заримдаа хүүхдтэй ууралдаг байсан. За тэгээд дараа нь би энэ миний буруу юм байна. Би нөхөртөө гаргах хэрэгтэй ураа хүүхдтэй гаргадаг байсан юм байна гэдэг мэдээд энийг татсан. Мэдтлээ нэлээ олон жил явсан. Тэгээд гэрс мэтэр одоо тухайн хүн нөгөө хитрхи сөрөг байдалтай автаад байвал эргэн тойрноо мэдрэхээ ячдаг. Тэгэхээр хүүхэд хоцорчдаг гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хэцүү байдлыг хүүхэд мэдэрч байгаа бол тэр үед нь хамгийн түрүүнд туслах зүйл нь ээж л байдаг. Яг үнэн. Ээж ядаж л охинооч вэ хүүгээч вэ тэрч би бол чамайг ямар хэцүү байгааг чинь ойлгож байна. Би бол тэгтээ чамтай хамт байгаа шүү. Чамд аягүй хүнд байвал ээжтэй хэлээрээ гэдэг. Тэрийг надад ийм хэцүү хүнтэй нэхээр юун сүртэй энэ чи тэгэл болчих юм гэж одоо өөрийнхөө том хүний сэтгэлгээгээр биш тэр хүүхдийн байр суурин дээр очиад үнэхээр энэ жоохон хүүхдэд энэ үнэхээр хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгож өгөх нь айгүй хүүхдэд маань маш их тэтгэмж одоо дэмжлэг болдог. Харин тийм шүү дээ. Тэгээд тэр одоо дэмжлэгийг айгүй их одоо ээж аваасаа хүүхэд айгүй хүлээж яадаг хамгийн ойр дотно. Яг үнэ. Тэг хүүхэд нөө хэцүү байгаагаа хэлэнгүүт зарим ээжүүд ч юм уу тий. Надад ч гэсэн хэцүү байхад чи яс хажууд нь юу ч үдээгээ ойлгохоос илүү загнаа авчдаг шүү дээ. Одоо юу сүртэй чиний тэр яшаг шиг цаашаага чи зүгээр битээ тиймээ балаа юм яриад би энэ асуудлыг зохицуулах га энийг ингэх гээд хэцүү байна гэж юм чамдаа мантай гэж одоо хэлдэг бол энэ бол яг хаа энэ дээрээ бодоороо. Тэгэхээр танд хэцүү байсан байж болно. Гэхдээ тэр хүүхдийнхээ байр суурин дээр очих гээд за би энэ хүүхдэд би л одоо хамгийн ихтэй ойрхон хүн байгаа. Надад л тийм учраас хандж байгаа гэж сэтгэлээр хандаад өөрийгөө жоохон хойшлуулад хүүхдийнхээ байран дээр очиод байр суурин дээр очиод тэр хүүхдийн одоо стандартн дээр очихгүй болоод нөгөө хүүхдээс том хүний стандартыг нэхэд идэг. Чи одоо ийм том болж иж гэдэг гэтэл хүн чинь бараг 24 5 хүрчиж. Яг хоо ишин толгооноор бол 21 гэдэг зарим зүйлдээ те сэтгэл зүй болон оюун ухааны хувьд бие махбодын хувьд 25 гэдэг. Ер нь 25 нас хүрч ижил хүн чинь том бие нас үе төрөн штэ. Гэтэл одоо нэг 10 хэд өнгөт за том болж иж одоо чи нэг том хүүхчиг байсангүй гэж ингэж стандарт тавих гэдэг. Тэгэхээр ийм болцолтойгоор л юмыг аливаа юмыг явахгаар болцолгүйгээр байгаа байдал дээр мэдрэмжтэй хандаж өгвөл магадгүй таны хүүхд сэтгэлээр үнцэн явж байгаа бол та юу ч хэлэхгүйгээр тэрж өгөхөд л ер нь тэр хүүхд тайвширдаг. Боломж байвал цаашд нь ойлгоод сонсоод ярьж өгвөл одоо бол нөгөө хүүхдүүдэд хараад тахад сонсогдох хэрэгцээ аяг байгаа шүү дээ тий. За ингээд зочиндоо маш их баярлалаа тий. Яг энэ хүнд хэцүү нөхцөл байдал хүүхдүүдтэйгээ эргээр хандаж хүүхдүүдтэй яг ингэж сэтгэлийг өргөж явна гэдэг чинь ямар чухал вэ гэдгийг бид нарт тий хамт богинохон ч гэсэн ярилцлагыг өнгөрөөлөө. За тэгээд бас ээжүүдтэй хандаж хэлгээд мэдрэмжтэй байгаарай. Хүүхдүүдэд сонсож өгөөрэй. Хэцүү үед нь тэрж өгөөрэй. Тэгээд та ч гэсэн өөрөө архины давхар хамааралтай зөвхөрсөн шаналцсан байгаа бол танд ч гэсэн сэтгэлийн сэтгэл зүйн байдал ч эрүүл хүчтэй болох арга зам танд хэрэгтэй байгаа. Тэгэхээр та яг энэ архины давхар хамаарал дээрээ бас ажиллаарай. Тэгээ манай пэйж дээр тавигдсан подкастуудыг бас сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд зочиндоо маш их баярлалаа. За тэгээд дараагийн подкаст хүртэл түр баяртай.